So, let's get a camera. I've got a pocket right here. Now this pocket's been the one that your iPod's gone in, traditionally. The iPod and the iPod mini fit great in there. You ever wonder what this pocket's for? I've always wondered that. Well, now we know, because this is the new iPod mini. iPod бол Apple-аас гаргасан хамгийн амжилттай бүтээгдэхүүнүүдийн нэг нь бол байсан. Тэгээд бүх загвар нь 5 сарын байдлаар одоо 22 оны нийт 450 сая ширхэг одоо ингээд борлогдсон одоо ингээд байд юм байна. За тэгээд статистикаар нь одоо эд үедээ зарагдчихсэн үеийн тухайн үеийнхээ Apple-ийн орлогын 40%-ийг дангаараа зөвхөн iPod одоо жишээ нь одоо эзэлжсэн одоо гэсэн одоо статистик байдаг. Эннээс нь ингээд харахаар Apple-ийн одоо ямар чухал том хэсэг нь байсан бэ гэдэг нь одоо харагдаж байгаамаа. Тэгээд Apple-аас яг энэ жил одоо сая нэг ойролцоогоор 2-7 хоногийн өмнө ингээд 21 жилийн түүхтэй энэ одоо бүтээгдэхүүнээ аль биесээр ингээд үргэлжлүүлж үйлдвэрлэхгүй гэсэн мэдээлэл бол гаргасан байгаа. Бидний карманд ингээд 1000 дууг тоглуулах MP3 тоглуулагч бас авсарган хэмжээтэй жинний өртөө 180 грамм жинтэй гэдэг утгаараа шинжилтийг бол одоо ингээд авчирч ийсэн. Одоо л бид нар юу 1000 дуу 1 терабайт одоо багтаамжтай iPhone дээр 200,000 дуу багтаах одоо боломжтой ингээд болсон байна. Тэгээ ер нь одоогийн бид нэр 2000 онд хэрвээ байсан бол iPod-ыг тухайн үед ямар гоо шинжилт авчирч байсныг нь одоо утгаар нь мэдрэх бол одоо боломжтой байсан. Дааж одоо хэдүүлээ 2022 онд одоо байгаа учраас тухайн сэтгэл хөдлөлийг бол одоо мэдрэх боломжгүй нэ. Одоо хальтал одоо төсөөлөх одоо боломж байна. За тэгээд анхны iPod бол нийт 7 ширхэг бол одоо загвар гаргаж ийсэн. Одоо та нар одоо зургууд дээрээс харах бах. Анхны iPod одоо гарснаас хойш 3 жилийн дараа 2004 онд iPod mini гэдэг одоо шинэ төрлийн загвар нь бол гарсан. Энэхүү загвар нь гэхдээ бол одоо дараа нь одоо дахиж нэг л удаа бол одоо шинжилгэж одоо гарч ийсэн. За тэгээд дахиад нэг жилийн дараа 2005 оны 1 сард iPod Shuffle гэдэг нь гарсан. За тэгээд 9 сард нь болохоор iPod Nano гэдэг одоо шинэ загвар нь бол гарч ийсэн. За iPod Nano-гийн хувьд бол нийт одоо 7 удаа шинжилт гарч ийсэн. Ер нь анхны iPod-тай адилхан яг 7 удаа яг шинжилгэж гарч ийсэн гэсэн үг. За тэгээд iPod Shuffle болохоор нийт одоо 4 удаа шинжилгэж гарч ийсэн. За тэгээд 2007 оны 9 сард болохоор одоо цоошин төрлийн одоо iPod бол гарсан. Тэр нь бол iPod Touch байсан. За тэгээ анхны iPhone гараад 2 сарын дараа одоо яг энэ iPod Touch бол гарч ирсэн гэсэн үг. Нийт 7 одоо загвар бас яг шинжилгэж гарсан. За тэгээ хамгийн сүүлд гаргасан загвар нь одоо 19 оны одоо 7 дахь үеийн одоо iPod Touch тэгээ чипний хувьд A10 чиптэй гарч ирсэн. Энэ чип нь болохоор одоо бидний мэдих iPhone 7-гийн загварууд дээр ашиглагдчихсэн. Одоо чипийг одоо энэ 19 оны iPod Touch нэрээ ашигласан байдаг. За iPod-ийн загваруудыг 14 онд, за тэгээ iPod Nano-г iPod Shuffle-та зөв 17 онд, за тэгээд iPod Touch-ыг ингээд энэ 22 онд ингээд одоо дуусгар болгож байна. Тэгээд дэлхийд даяарх Apple-ийн одоо дэлгүүрүүдээр одоо бэлэн байгаанууд нь зарагдаж одоо дууссаны дараа дахиад цоошин ер нь бол ханаас ч одоо олдохгүй гэсэн үг. Одоо үйлдвэрлэл нь бол ингээд 100% ингээд зогсож байгаа. За тэгээ ер нь бол яг ер нь бол iPod Touch хизээ ингээд болиулах бай гэсэн угаасаа л одоо ойлгомжтой байсан. Ер нь бол яг хизээвэ гэдгийг л мэдгүй ингээд эргэлзээтэй яваад исэн. Тэгээд энэ онд л одоо ингээд байж тарлаа. Тэгээд харамсалтай байна. Тэгээд цогсоосон том шалтгааны юу л одоо мэдээж хэрэг сайн ерөөсөө зарагдаж өгөхөө болсон байсан. За тэгээ өөр шалтгаан гэвэл одоо A10 чипийг одоо ихээр үйлдвэрлэх бололцоо ингээд Apple-ийн зүгээс бол бага байсан юм билээ. За тэгээд яг энэ мэдээ ингээд яг одоо iPod Touch ингээд одоо ингээд зогсоож байна гэдэг мэдээ гарсны дараа Америкт бол шууд зарим одоо Apple-ийн дэлгүүрүүдээр шууд зарагдчихсан iPod-ууд бол шууд дууссан гэж хэлээ. Ер нь бол яг нэг тиймэрхүү төрлийн хүмүүс бас ингээд байгаа юм л та яг одоо л яг авах боломжтой нь одоо яг болж байна. Одоо ингээд үүнээс цааш авах боломжгүй байна гэснийг одоо мэдээд шууд худалдан авалт одоо хийж байгаа хүмүүс одоо байдаг. За тэгээд тэрийг бас хэлэх гэсэн юм аа. За одоо 6 сарын 6-нд одоо iOS 16 танилцуулагдана. За тэгээд iOS 16 танилцуулагдсны дараа ямар одоо төхөөрөмжүүд дээр нь одоо ажиллах юм бэ гэдэг талаарх одоо жагсаалт гарна гэсэн. Тэр жагсаалтанд нь бол одоо энэ хамгийн сүүлчийн одоо iPod бол багтана. Яагаад вэ гэхээр энэ iPod бол өөр тэр A10 чиптэй. За тэгээд
ерөнхий яг тэр жагсаалтыг хараад одоо ямар дүгнэлт гарах вэ гэхээр одоо хамгийн жижиг дийлэгцтэй iOS 16 дэмждэг төхөөрөмж бол тэр олон жагсаалтын дундаас одоо ганцхан одоо энэ 7 дахь үеийн iPod Touch болж байгаа гэсэн үг. Дэлгэсний хэмжээ нь бол 4 инчтэй. Ер нь бол та нарт одоо ойролцоогоор сануулж хэлэхэд 4 инчтэй одоо Apple-ийн төхөөрөмжүүд гэвэл iPhone 5, 5C, 5S, за тэгээ анхны үеийн iPhone SE бол байгаа эдгэртэй адилхан хэмжээтэй жижигхэн дэлгэцтэй гэсэн үг. За тэгээд энэ яг бүх одоо iOS 16 суух боломжтой одоо төхөөрөмжнүүдтэй жагсаалж харахад хамгийн жижиг одоо суух боломжтой одоо ингээд яг одоо байгаа хамгийн сүүлчийн iPod одоо ингээд байгаа. За тэгээд одоо iOS 16 танилцуулагдана. Тэр танилцуулгын одоо чинь ивент дээрээс би яг юу хүлээж ийн гэхээр одоо хамгийн анхны одоо OS 1, OS 2, OS 3, iOS 4 үеийн системүүд дээр ер нь бол яг iPod-ны зурагтай одоо жишээ нь дууны аппликейшныхан зурагтай байдаг байсан. Одоо нэг тийм улбаршаар дунгтай. Тэрийг одоо эргээд iOS 16 дээр авчираад ингээд одоо тий хүндэтгэл маягийн байдлаар ингээд эргээд ингээд авчираасаа гэж одоо би айгүй их одоо хүсэж байгаа. Энэ хэсэг бол та нарт сонирхолтой санагдаж бол магадгүй. За 15 онд бол Steve Jobs гэдэг бол кино гарч ирсэн. За тэр киноны яг төгсгөлийн хэсэг дээр нь яг Steve Jobs өөрийнхөө охинтой зөв дээвэр дээр яг нэг харилцаараа бол өрнөдөг. За тэгээ тэрийг та нарт би харуулъя. Gonna put music in your pocket. What? 100 songs, 1,000 songs, 500 songs, somewhere between 500 and 1,000 songs, right in your pocket, because I can't stand looking at that inexplicable Walkman anymore. You're carrying around a brick-playing cassette tape. We're not savages, so I'm going to put 1,000 songs in your pocket. You can do that? Mm-hmm. Би чиний халаас нь ингээд те 100, 500, 1000 дуу ингээд багтаанаа. Яагаад гэвэл одоо чамайг ийм байдалтай гараад ингээд халахад яваад байгааг чинь би бол үнэхээр те харж тэсэхгүй байна. Тоосгош одоо хэмжээтэй одоо тоглоомч авд яваад ах юм. Одоо бид нэр ямар үед амьдарч байгаа вэ те одоо ийм хүнд юм одоо ингээд авч явдаг үе одоо ард хоцорсон штэ гэж одоо л охиндоо л хэлдэг. Эндээс нь юу анзаарэгдэж байна гэхээр тухайн үед Jobs одоо хүний карманд багтах хэмжээтэй 1-10 GB файл хадгалах боломжтой төхөөрөмжийг одоо бий болгох одоо боломжтой гэдгийг одоо чинь мэдчихсэн энэ одоо эндээс одоо хэдүүлээ бол анзаарч болж байгаамаа. 21 жилийн турш iPod өөрийнхөө бол өөрийгөө бол хангалттай ингээ гүйцэтгэлээ. Үүнийг нь хүндэтгээд одоо хэдүүлээ механизм бол одоо ингээ зохистой гэж бол би бол бодож байна. За тэгээ яалтчгүй iPhone гарч ирээд iPod-ийг бол ингээ дарцсан. За тэгээд харин ч iPod-ийн загварууд одоо iPhone-ийн хажууд 15 жилийн турш ямар ч байсан тест чадлаа. За тэгээ хэрвээ iPod-ийг ингээ iPhone орлсон юм бол Apple-аас ирээдүйд ямар бүтээгдэхүүн гарч бидний одоо iPhone-ыг одоо орлох бол гэдэг одоо асуулт бол урган гарч ирж байна. За тэгээд бичлэгийг үзсэн баярлалаа. За тэгээд дараагийн хамтлагаар уулзъя. Түр баяртай.